Хөрхийн эмч болсон миний хувьд бас нэг сонин тохиолдол ч юм уу гэмээр зүйл байдгийн. Тэр нь 5 сарын 5-нд бол дэлхийн олон улсын их баригчдын баярын өдөр байдгийн. Би өөрөө бас 5 сарын 5-нд төрсөн байдгийн. Тэгээ энэ бас их сонин тохиолдол. Тэгээд их барихын эмч болсон нэг өдөр байдаг. Тэгтэл бас 5 сарын 5-нд их баригч нарын баярын өдөр. Цаанаасаа намайг бас их барихын эмч болохыг бас бурхан бас харсан байлгүй. Дотроо сая энэдэм нарийн болгоод бас найз нөхдөдөө ярьж идэг юм аа. Ерөөсөө л одоо их барихын эмчил болохоор төрсэн хүн юм болов ажлын төлөө төрсэн хүн юм даа л гэж боддог та. Одоогоор умаа хөдсөн эмтэр нь бүрэн байна шүү. За. Өвтрээний харьцаа эмтэр нь бүрэн ганцхан ойдол тавих нь шүү. За өвтрээнд нэг ганц ядарсан байна. За. Нэг хэн л юм тавина. Бараг урагтал ойдлогоо төгссөн байх шүү нэг. За дахиад нэг шишээ өгчөөрэй. Хөрөш шишээ нэг өгч. Нэг ойдол өгчөөрэй. За. Ааны хотод биесэл тавираа. Şimdi tutamıyorsun. İyi. Çok kötü. Daha sonra bunu bana kança et telefonu şu bitti ya arada. Hem de koy. Mung hangpan serocok gitu. Pinjen hitung. Ayo. Saharan terus. Ah, tin tomur tek. Би Баатарын ган төгс байна. Эрүүл мэндийн яамны харьяа хүрээ амарч газар төрөлцсөн мэргэжлийн эмнэлгийн төрсний дараах тасгийн эрхлэгч. За Монгол улсын их барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиник профессор. За ийм хүн байна. Дархан улаан аймагт анх 10 жилээ төгсөөд
Тэгээд одоогоор бол Анагаах ухааны их сургууль гэж тэр үедээ нэршсэн байсан. Анагаах ухааны их сургуулийг төгсөөд 1995 онд төгсөөд Дархан уул аймгийн амарч газар хүүхэд няран эмчээр 1 жил ажиллаад тэрнээс хойш 1996-аас 97 онд их барих судлалын тэнхимд 10 сарын хугацаатай их барихын нарийн мэргэжлийг эзэмшээд тэрнээс хойш одоо хүртэл нийтдээ 29 жил их барих эмэгтэйчүүдийн салбарт одоо ажиллаад ингээ явж байна. За Дархан уул аймагт 95 оноос 2004 он хүртэл Дархан уул аймгийн төрх амарч газарт их барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаад за тэгээ 2004 оноос Улаанбаатар хотын тухайн үедээ хүрээ амарч 2 дугаар төрх гэж нэртэй байсан. 2 дугаар төрхт одоо их барих эмэгтэйчүүдээр шилжиж ирж ажиллаад одоо хүртэл ингээд энэ мэргэжлэр ажиллаа явж байна да. Тэжгүй юу? Хүүхдүүд нь сайн уу? За. Тэжгүй юу? Хүүхдээ сайн хөлж гин үү? Хэдх төрөлт нь вэ? 2 уу? Хүү юу охин уу? Хүүтэй болсон. За баяр хүргэе. Одоогоор өвдөж барьж байгаа юм байна уу? Байхгүй юу? Хүүхдээ сайн хөлж байгаа юм шүү дээ. За. Хөрх юм байна тийм ээ? Энтэй адилхан байна. Ээжтэйгээ адилхан байна. Автгаал төстэй байна уу? За. Хүүхдээ сайн хөлөөрэй. Тийм. Сайн анзаараарай. Тийм. За манай хүүхдүүд гайгүй шүү дээ. За. Ингээл хөөрхөн хүүхдүүд хөрөөл гараад Монголын хөрс олон болоод байгаа юм да. Их барих эмэгтэйчүүдийн мэргэжил гэдэг маань хамгийн сайхан эмч нар дотроо бол ер нь хаа мэргэжил гэж явдаг л да. За тэгээ яагаад их барихын эмчийн энэ мэргэжлийг эзэмших болсон юм бэ гэхээр бас миний ээж маань өөрөө сувилагч хүн байдаг. Нарын Ишгэн Батцагаан гэж аав маань Гончгийн Баатар гэж бас насаараа тээвэрт хийсэн. Одоо хоёулаа тэтгэвртэй ингээд өндөр насныхаа тэтгэвэр сууж байгаа хоёр сайхан буураа бий. За тэгээд ээж минь бол залуудаа Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлэгт өөрөө амарч газар эмэгтэйчүүдийн сувилагчаар насаараа ажилласан юм хүн байдгийн. Тэгээд тэр үед яг одоо хүүхэд наснда ээжигээ дагаад жижүүрт хон аав тээвэрт явчихна. Тэгэл ээж маань ингээл няран дуун цагсан төрөх газартай ингээл өдөр шөнөгөө хүн төрүүлээ, сувилгаа хийгээд, эмчилгээ хийгээд, сувилаад ингээ явдаг. Би яах вэ нөгөө ээжигээ дагаад жижүүрт нь хоноод тухайн эмнэлгийн орчинд чинь амьдарч ялаа ш нэг хэсэг. Тэгээ энэс үүдээд л ээж маань эмч болох сайхан юм байна гэдэг хэлдэг байсан. Тэгээд ч өөрөө дагаж явсаар байгаа. Тэгээ ер нь эмч болох юм байна да гэж би бол бодсон. Тэгээ бодохдоо ялангуяа ээж минь насаар эмэгтэйчүүдийн эмчээр эмнэлэгт ажилласан юм чинь би ер нь эмэгтэйчүүдийн эмч болно л гэсэн юм хүсэл төрсөн л дөө анханасаа багасаа. Тэгээд Дархан уул аймгийн 3 дугаар 10 жилийг төгсөөд тэгээд Дархан уул аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт цус сэлбэх судлалын төв тасаг гэж байсан тэр үед. Тэнд би анхныхаа ажлын гарааг одоо цусны станцыг өөрчлөгчээр ингэж ажлын гараа эхэлж байсан. Тэгээд л ер нь ингээ хүүхэд наснаасаа ээжигээ дагаад эмнэлгээр явсан. Дараа нь цусны станцад өөрөө 1 жил 2 жил ажилласан. Ингээл ер нь Анагаах ухааны их сургуульд элсэж ороод эмч болох зорилго маань өрөөсөө одоо биелж эхэлсэн гэсэн үг дээ. Тэгээд Анагаах ухааны их сургуулийг 6 жил сураад төгсөхдөө хүүхдийн эмчээр төгссөн. Тэгээд Дархан уул аймгийнхаа бас амарч газартаа няран эмчээр одоо анхны эрэгтэй няран эмч байлаа Дархан уул аймгийн. 1 жил ажиллаад тэгээ их барихын нарийн мэргэжил болох курсээр их барих эмэгтэйчүүдийн эмч болсон юм төвхтэй. Тэгэхээр ер нь бол миний мэргэжлийн эзэмшигт бол нөлөөлсөн хүн бол миний ээж л байгаа юм л да. Тэгээ ээжийнхэн зорьсон ээжийнхэн одоо хүсэж мөрөөдөж энэ сайхан мэргэжил эмч болно гэж ярьдаг байсныг одоо би залгуулад тэгэл эмч болоод өдөө хүртэл ажиллаж явж байгаа. За ганц төгсөмчтэйгээ бол би 2012 оны 7 сард энэ байгууллагт анх ажилд орж исэн. Тэр анх ажилд орсон хугацаанаас эхлээл ганц төгсөмчтэйгээ би гар нийлж, баг болж, чавин болж ажиллаж ирсэн. 12 онд анх төгсөөл энэ хүнтэйгээ ажиллаж өдөө хүртэл хамт ажиллаж байгаа. Ганц төгсөмч маань бол ерөнхийдөө айгүй хүнлэг, энэрэнгүй, үнэнч, шудраг,
үлгэр жишээ аммаар их сайхан хүн. Хүүхэд байхаас л 10 жилийнх нэг нүдний шил зүүдэг болохоор шүрик гэлээ нүдний шилтэй бол хочоогвол тэгэл эмч гээл тэгээ багасаа эмч болно би эмгэгтэй шүд эмч болно гэл нэг ярьдаг байсан болохоор тэгэл тэр хэмжээгээр бас нөлөөлсөн л дээ. Яг хаа оюутан болоод дандаа л нөгөө хүүсний ялгаа байдаг те. Ангаахад ороод оюутан болоод сурахад чинь 12 даа байхад өрдөө 2 эрэгтэй л байсан. За тэгээд дархандаа очиод төгсөөд ажлын гараагаа эхлэхэд тэнд чинь бас л нэг 2 эрэгтэй эмчтэй юм байсан. Хүрээ амарчхтаа энэ шилжиж ирээд ажиллахад одоо тухайн үед миний энэ хүрээ амарч 2 дугаар төрхийн дарга нь Ганбаатар дарга байсан. Тэгэл би ганц эрэгтэй нь байж байлаа шүү дээ. Тэгэхээр бол их цөөхөн. Одоо тэр үе бодвол одоо бас эрэгтэй эмч нартай болсон. Одоо тэгтэл цөөхөн. Одоо өнөөдөр ихэд манад их барихын эмчээр ажиллаж байгаа гарын 5% л багтахаар л эрэгтэй эмч байна шүү дээ. Бусд нь гэхэд манай хүрээ амарчхад тэгэл эмэгтэйчүүд байх жишээ нь л байна да. Ер нь манай хүрээ амарчих газар маань 1959 онд үүсгэн байгуулагдаад одоо хүртэл ингээд 66-7 дахь жилдээ ороод явж байгаа манай ууган төрхүүдийн нэг байгаа. Тэгээ Сонгон архин дүүргийн нийт жирэмсэн нөхөн өрчхүүн насны эмэгтэйчүүд эхчүүдэд бол одоо төрсний дараах нөхөн өрчхүүн гэр бүл төлөвлөлт бүх талын тусламж үйлчилгээг бол манай хүрээ амарчих газар маань үзүүлсээр ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл Сонгон архин дүүргийн одоо нийт эхчүүд гэдэг маань бас нэлээд тооны хүмүүс байгаа шүү дээ. Тэр болгонд яаралтай тусламж үзүүлэх, төрөлттэй холбоотой, төрсний дараах жирэмсэл, гэр бүл төлөвлөлт, одоо жирэмс найз хамгаалах ингээд бүхэл талын үйлчилгээг бол одоо үзүүлж байгаа. Тэгээ эрүүл хамгаалах яамны тэр одоо харийн амьлаг болсноороо манайх маань одоо гүйцэтгэлээрээ цалинждаг, гүйцэтгэлийн санхүүжилттэй орсноос холбоотойгоо бол үзэлгийн одоо хувь нь үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төршил нь бол нэмэгдсэн байгаа. Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, нярaan тусламж амбулатороор тусламж үйлчилгээ үзүүлж байна. За бүх төрлийн эмэгтэйчүүдийн зөвлөгөө, тусламж үйлчилгээ, эмчилгээ үйлчилгээ, дурангийн эмс заслын хагалгаануудыг одоо сүүлийн үед бол бид нар үзүүлж ирж байгаа. Удахгүй бас эх оноос бидний маань одоо шин төрхийн байгууллага одоо барилга маань баригдаад ашиглалтанд орохоор улам олдох үйлчлүүлэх хүрээ манд өргөжөд нэг сайхан шин төрх эмнэлгийг бас барьж байгуулаад тэн дотор одоо тусламж үйлчилгээ үзүүлж явна гэдэг маань эмч эмнэлгийн ажилтан мэргэжилтэн бид нар ч гэсэн урам зоригтой өөрчлүүлж байгаа эхчүүдэд маань ч тэр ар гэрийнхэнд ч гэсэн бас тавтаа тухтай орчинд одоо төрж эсэмийн дамарчна гэдэг маань өөрөө юм сайхан зүйл байгаа. Тийм ер нь бол нэгдүгээрт нөгөө эмч болоод гэдэг нь их сайхан байдаг гэсэн. Тангараа өргөөд хүний их эмчил боллоо гэсэн өөрийн хувийн тамхтай болно гэдэгт бол маш их туйл их баярлж ирсэн зорьсон зорилготой хөрлөө гэд. Дараа нь их барихын курсээ төгсөөд их барихын эмч болчлоо. Бас зорьсон зорилготой хөрлөө алхам урагшлалаа гэд их баярлж ирсэн. Тэгээд Дархуул аймагт 1900 одоо тэр чинь хэдэн он юм 98 онд шиг санаж байна. Нэг шин жижигтэй байж хахад бас хүн төрлөө ихэр ирлээ гэд. Тэгээд ихэр төрөлт гэдэг маань бас их нэлээд хариуцлага татсан. Анхаарал улам 2 дахин нэмэгдсэн. Нэг биш 2 хүн төрүүлнэ. Эхийн амнаас, няран амнаас гээд бас их хариуцлагатай л да. Тэгээ жижигүр дээр ихэр ирлээ эмчээгээ төрөлт удирдаад нэг төрүүллээ, 2 өгцгөөрөө байрлсан. Ургийн буруу байрал. Эхний ургаа төрүүллээ, 2 дахь төрүүллээ. За тэгээ нэг 2 ихэргээ бодно шүү дээ энэ чинь. Тэгсэн чинь харин умаагаа шалгаад ихсээ шалгах гэсэн чинь дахиад нэг хүүхэд байна гээл. Тэгээ ингэсэн тэр үед би чинь 3 ихэр Дархуул аймагтаа төрүүлээд тэр үед чинь сүүлийн бараг жилүүдэд ер нь 3 ихэр гэдэг Монгол улс цөөхөн төрдөг байсан. 3 ихэр хүүхэд чинь 2 хэл 100, 2 хэл 400, 2 хэл 500 ч байсан шиг санаж байна. Тэгээ төрүүлээд тэндээ их баярлж ийсэн, урам орж ийсэн, их барихын эмч болох ямар сайхан юм гэсэн мэдрэмж төрж ийсэн. Тэгээ социализмын үед чинь 3 ихэр хүүхэд авахаар улсад шууд мэдээлдэг, аймагтаа мэдээлэл тэгэл нөгөө 3 ихрээ төрөний тэргээр аваад л наашаага Улаанбаатар их хүүхдийн эхнэлхс гэж байсан да. Эхнэлхс эрдэмшилгээний төв дээр ээжтийн цуг авчирч ийсэн. Тэр маань их санаанаас гардаг бас их барихын мэрэгжил эзэмсэндээ их баярлж ийсэн тэр үедээ. Бас их омгшиж ийсэн, бахархж ийсэн шүү тэр үед. Тэгэхэд бас залуухан байж одоо. Тэрнээс хойш бол одоо
олон ихрүүд төрүүлж байна да. Эхнэрэг эсэм минь бойжулж байна. Төрөлт ойртой ихтэй байна. Тэгээд өдөр тутмын үйл ажиллагаа нэг ингээл явж байна да. Өнөөдөр жишээлбэл одоо үдээс өмнө хэд хичнээн хүүхд их барайд. Одоогоор ажил цуглаад бид нар нэг 5 6 хаглагаатайгаа нийлээд нэг 7-8 их төрчл байж. Цаана нь одоо төр хүрээнд 3 их байна. Тэгээд төлөвлөгөөд бас хагалгаатай ээж нар ч гэсэн хүлээгдэж байгааг бодоход өдөртөө нэг 10 20-од их тохиолдол 30-аад төрлөختөө л бид нар ингээл ажилдсан штэ. Тогтмол ажиллаа. Тогтмол шөнө өдөр гэхгүй штэ. Яаралтай асуудал бол тэгэл шөнө жижүүр дээр чинь тэр цаг харгалцахгүй. Тухайн үед бид бэлэн байх ёстой. Тэгээ тусламж үйлчлэгээ цаг тухайд нь бол таарсан үйлчлэгээ үзүүлэл эхнэрээ амарчулаад байж байгаа. Дасгаар эрхлэгчтэйгээ цуг буюу ганц төгсөмчтэйгээ 2004 оноос хойш цуг ажиллаж байна. Эгч нь бол энэ 1991 оноос хойш энэ тус амарч газар ажиллаж байгаа. Тэгээ 2004 оноос хойш ганц төгсөмчтэйгээ ажиллаж байгаа. Их барихын тусламж үйлчлэгээ бол багийн ажил байдаг учраас цаг алдалгүй тусламж үйлчлэгээг цаг алдалгүй бөгөөд чанартай сайн үзүүлэх талаар их баригчийн буюу их барихын тусламж үйлчлэгээний гол зорилго маань оршиж байдаг. За тэгэхээр нэмэлт хүндрэл учруулахгүйгээр нэмэлт зөөр үүсэхгүйгээр их нараа 9 минь дамаржуулах одоо бидний ганц гол зорилго юм да. За энэнийхээ ажлын үр дүнд багаар ажилласны үр дүнд одоо хамгийн сайхан юм одоо ажлын үр дүн чанартай гарсан тохиолдолд бид хэд хамгийн сайхан сэтгэл хангалуун байдаг. Тэгээ ганц төгс эмч маань ч гэсэн одоо бид хэдэд хамгийн их дэм болдог юм байна. Багийн ажлыг чадварлагаар одоо удирдан зохион байгуул дээрэс нь одоо авах арга хэмжээг цаг алдалгүй одоо дараагийн шатны арга хэмжээ үе төрөх дасагт арга хэмжээ маань одоо аваад дараагийн хагалгааны арга хэмжээ болох юм бол тэрийг маш хурдан шуурхай шийдэж өгдөгөөр бид одоо сайхан гар нийлж ажилладаг. Их барихын эмч нар бол тийм хүнлэг эндрэнгүү одоо ээжд очиж байгаа одоо тэр сэтгэлийн мэдрэмж болгоныг өөрхөө би дээр хүлээж авдгаар онцлог байдаг. Хариуцлагын цаана 2 хүний амнаас тэгээд эрүүл байж исэн эхнийганууд чинь эрсдэл өндөр хүндрэл их гардаг. Энд чинь хариуцлага өндөр түвшинд явдаг мэрэгжил байгаа манай мэрэгжил. Тэгээ энийг чи одоо анх дурлж өөрөө мэрэгжилдээ бүр хайр турт дурлж ээжний төлөө явсан учраас энд бол сэтгэлээ бол зориулж ажиллах ёстой л доо их барихын эмч хүн. Тэгэхгүй бол жоохон хандлага алдах юм уу хариуцлага алдах юм бол нөгөө айл гэрийг чинь хүлээж байгаа 9 минь төрөх гэж байгаа их арга гэрийн энэ чинь бол яах вэ гэдэг бас асуудал л та. Тэгэхээр энэний төлөө л бүр зүрх сэтгэлээ зориулж ажиллаж байна, ажилласаарч ирж байна. Тэгээ цаашдаа ч ажиллаж явж байна л та. Бид ч одоо ер нь тэгээ өглөө ирээлт хүмүүсээ хүлээж аваад төр хөрөөнийхөө хүмүүс ихчүүдэд үзээд тусламж үйлчлэгээ нь хэр байна, ямар төвшөнд хүргэгдэх нь үү, төрөлт хэрхэн шийдэгдэх нь үү, эрсдэл хүндрэл юу байх нүга бүгдийг ингээд тасаг хамт олон баг хамт олноороо ингээд үзүүлэл явдаг. Тэгээд цайны цаг тусгаалan цаг бол биднэрт бол байхгүй шүү. Цай уух цаг завч чөлөөгүй, суух завч чөлөөгүй та бүхэн бас харсан баг. Тэгэл цаг нараг бол хүнд хөрж байна, хагалгаа орж байна ингээд үзүүлдэг те. Бидний ажил бол хүнд хэцүү үедээ хэцүү. Тэгэл бас ажил ихтэй үедээ ихтэй, гайгүй үедээ гайгүй бас янз янз л байдаг л да. Тэгэл ажлын ачаал байна. Гаднаас айхтар хүнд хүн ирэх тохиолдол байна. Айхтар хүндрэх тохиолдолч байна. Хэвийн сайхан байх тохиолдол байна. Ганамжийг ажиглаад байхад бол ерөнхийдөө ажил их байх тусмаа л улмал гялалзаад байдаг юм уу гэж л бодогддог шүү дээ би. Түшигтэйгийн талд бол аягүй түшигтэй шүү дээ. Найдвартай. Тэрөөсөө тийм одоо юу гэж хэлмээр юм дээ. Одоо найдвартай л гэж хэлье да. Түшигтэй, найдвартай. Аягүй мундаг. Тийм. Миний одоо багш шүү дээ. Одоо зөвлөх юмч болоход бол мэдээд тодорхой ажлын дадлаг туршлага, ажилласан жил, сурч мэдэж боловсралсан байдал, мэрэгжлээ дээшлүүлсэн байдлын тэгээд олон зүйл нөлөөлнө. Тэгээд ер нь бол манай их барихын тэнхимд бол зөвлөх эмч нар угаасаа жил болгон шалгаруулаа явдаг юм. Бас шалгуурын зарчмынхан дагуу бол одоо би өнгөрсөн жил одоо хөрөө амарчихтаа зөвлөх зэрэг гэдэг энэ эрхэм малдар цолыг хүрт бол хамгаалаад ингээ зөвлөх зэргийн эмч болоод ингээ ажиллаа явж байгаа. Зөв шаналгаа байна мөн хөө. Одоо гайгүй юм. Гайгүй юу? Тийм хаврын даавар жаа. Гэж мэдсэн дүүрээгүй үстэй те. Хүүхдээ сайн хөлж байгаа юу? Хөлж байгаа. Хүүхдээ сайн хөлээрээ за. Тийм.
хичнээн тасаг байна гэвэл хичнээн эмчтэй. Манай тасагч нь төрсний дараах тасаг одоо ингээд төрх өрөөнд 3 эмч, дээрэд 3 эмч ингээд 7 эмч бүрэлдэхүүнтэй. Их баригч нар нь болохоор нэг 10-аад их баригчтай ингээл 24 цагийн тусламж үйлчилгээ үзүүлэл явж байгаа да. Яг хөө эн чинь бас хүний хамгийн сайхан одоо ар гэрт баяр баясгалантай одоо айлд өрхт тэр хүн нэмнэ гэдэг шиг юм буянтай үйл ажиллагаа хийж хат бид нар нэг хүн төрөхөд л өөрсдөө сэтгэл санаагаараа одоо давхар баярлаад л тэрэндээ урамшаад хүч чадал бараг тэрнээс авж штэ аваад л амьдарч ирж байна. Хизээ хойно ажил тараад гэртээ хараад ядарснаа мэддэг юм да. Тэр бол ядрахч ирэхгүй суугч ирэхгүй их хөвгтийн төлөө сэтгэл зүрхээрээ тавиулсан л ажиллаж байна манай хөрөн амарч хамт олон маань. За тэгээд ганц төгсөмчтэйгээ гар нийлээ ажиллаж байгаадаа бол баяртай байдаг. Нэгэн үеийн бид нар одоо нэг насны нэгэн ойролцоо үеийн үе тэнгийн одоо эмч их баригч нар гэж одоо сайхан бахархалтайгаар одоо хэлнэ. Тэгээд эхнэрээ үзүүлж байгаа тусламж үйлчилгээ маань дандаа чанартай, дандаа одоо баяр баясгалантай, асуудалгүй байгаа болгонд одоо их чинь баярлдаг да. Тэгээд тэр тусмаа одоо энэ сайхан эмч нартай ганц төгс эмч гэлтгөө одоо манай хүрэн амарч газрын эмчнэр маань чадварлаг залуу үеэ ч гэсэн сайхан одоо сургаж одоо мэрэгжилтэнд дадлагжуулах, сурахт нь нэмэр болж одоо багаараа ажилдаг. Хинж хинэгээ гэхгүй одоо багийн ажиллаа бол бие биендээ одоо дэм болж ажилдгаараа онцлог юм. Тэр хүмүүс бас гайхталд эргэдэг хот ягаад их барихын эмч хийдэм бэ. За төрөлтөг бол их баригч удирддаг байгаа. Төрүүлдэг. Эмч гэдэг маань одоо дараагийн шатны судалгаа шинжилгээний ажил, дараагийн үнэлэлт өгөх, дараагийн тусламж үйлчилгээнийг одоо чанаржуулах, хүндрэл харахад тэр хүндрэлээс аль болохоор цаг алдалгүй урьдчилан сэргийлэхийн тулд одоо шийдвэр гаргах төвшөнд бол ганц төгсөмч бол мэдрэмжтэй ажилдаг гэж их чинь бол үнэлдэг. Тэр нь бол эмч мэрэгжил гэдэг маань өөрөө насаараа суралцж байхгүй бол үргэлж одоо цаана нь бол өвчин гэдэг маань өөрөө өөрчлөгдөж идэг. Тэрийгээ дагаад эрсдэл хүндрэл нь ихсэж идэг учраас бол анагаахын сургууль 6 жил сураад дараа нь их барихын нарийн мэрэгжил, дурангийн мэрэгжил эзэмшин ингээ ажиллах хугацаанд байнгын одоо дээшлүүлэх курсээр одоо мэрэгжлээ мэдлэгээ дээшлүүлээ суралцаад явдаг. Ингээ 10 жил бол шаардж ээж нэг эмч болох дөртөө. Тэгээд ажил дээр гараад жишээ нь одоо төрх тасагт дээр очиод ажиллахад 5 жил төрх өрөөнд одоо хүн төрүүлж ээж нэг төрх өрөөний эмчийн одоо буур суудаг одоо тэр чадамж нь одоо гарт тогтож ирдэг. Ингээд цаашдаа хагалгааны төвшин яах вэ? Хагалгаан дээрээ суралцах, улам нарийсаад ингээд явдаг учраас насаараа л бол суралцж ээж л одоо их нарийн тусламжийг бол чанартай хүргэх хэмжээнд л очино гэж боддог. Тэгээ одоо ч гэсэн сураал хэрэг болцоо шаардлага гарах тусамд бид нар суралцаал ингээд явж л байна. Өшөөл болоогүй урдаа тавьсан зорилго байна. Сурч мэдэх юм бол бас их байна л да. Тэгээ ингээл ажиллаа явж байна да. Ер нь цаг тутамд алхам тутамд л бид нар эрсдэлтэй бол тохиолдолд таарлагдж идэг. Болцсошгүй хүндрэл болгоны эсрэг бид бэлэн байх ёстой. Их өрсийн төлөө бол бид бүхэл болцоогоо дайчилж, эсэм минь дамарч худал бүх сэтгэл зориг, мэдлэг, оюун ухаан, хурд хүч бүх юмаа зориулах бэлтгэн л ажиллаж ингэж амьдарч явж байгаа да. Манай их барихын одоо мэрэгжил нөхдөөч гэсэн мөн адилхан ингэж бол бодож байгаа байх гэж би ойлгож байна. Одоо манай гэр бүлийн хайдвын Батцэг гэж Хөвсгөл аймгийн цагаан уул сумын хараад бид хоёр хоёулаа нэг мэрэгжлийн эмч нар байгаа их барихын. Бас энэ хүрэн амарчхта одоо эмэгтэйчүүд дүр соншлогооны эмч хийдэг байгаа. Тий. Тэгээд гэр бүлийн хоёулаа л их барихын мэрэгжилтэй хоёулаа энэ хэцүү хүн талбыг ингээд хамтдаа тоолол амьдрал явж байна. Заавгүй. Ээлжлээ жижүүр хийгээл. За 3 хүүхэдтэй. Тэгээ 2 охин байна, 1 хүү байна. За одоо том охин маань эмч болдсон бол гэсэн юм ярьж байгаа. Гэхдээ одоо арай л шийдвэр нь ямар төвшөнд байх нь уу? Эмч болохыг бол хүсэлгүй яах вэ? Бас нэг удам тамтсан эмч болчвол бас сайхан байна. Гэр бүлээрээ эмч байвал зүгээр шүү дээ. Манайд чинь гэхэд ээж маань насаараа сувилагч хийчээд саяхан тэтгэврт гарсан хойно эрүүлэг хамгаалахын тэргүүний болсон. Тэгээ би манай эхнэр бас эрүүлэг нэг гэр бүлд одоо 3 эрүүлэг хамгаалахын тэргүүний ажилтан байна. Тэгээ энэ маань бас ховор тохиолдолтой тий. Гэрт нь 3 яамны тэргүүний ажилтан гэдэг чинь бас тэргүүрээ бахархдаг юм байлээ. Сайхан санагддаг үе бас байдаг. Миний хань чинь одоо 5 сарын 5-нд төрсөн байхгүй юу?
5 сарын 5 чинь нөгөө олон улсын их баригчдын өдөр гэж авдаг. Тэгээ яг энэ өдөр төрсөн. Тэгээ би боддгийн цаанаасаа л ерөнхийдөө одоо энэ өдөр мэндэлсэн ийм ажил хийж авах ийм хувьтай хүн байсан билгүй гэж боддог байхгүй юу. За тэгээд манай нөхрийн хувьд бол ерөнхийдөө яг л нөгөө ажлын төлөө төрсэн хүн байхгүй юу. Яг л одоо их барих одоо тий одоо энэ Монголын одоо энэ олон сайхан ээжүүд эхчүүдийн төлөө төрсэн хүн гэж боддог би. Яагаад вэ гэхээр өөрөөсөө л бүх юмыг яг чин сэтгэлээсээ хийдэг. Тийм тэгээд одоо ямар нэгэн байдлаар одоо урд өдөр нь одоо нэг хүн хүндрэлээ гэж бодоход тий одоо нэг хүнд ямар нэгэн байдлаар эмчилгээ тусламж үйлчилгээ үзүүлсэн байлаа гэж бодоход баг одоо тэр шөнө унтдаггүй ч гэхэд хаашаа ерөнхийдөө тэр хүнийхээ төлөө айгүй сэтгэл тавьдаг. Маргааш нь өглөө яагаачгүй эрт босож очиж одоо нөгөө хүнээ амралтын өдөр ч байсан хамаагүй нөгөө хүнээ үзчихээж тэгжээ санаа намардаг байхгүй юу. Одоо нөгөө хүнээ гайгүй байвал санаа намардаг. Ийм л төрлийн хүн шүү дээ. Эцэг хүн ханы хувьд бол манай хүн бол нөгөө супер хиро гэд хэлчихэд нөгөө юу яадаг штэ тий. Бүх юм багтдаг штэ тий. Тэгэхээр бидний хувьд бол стол жинхэнэ супер хиро хүн байхгүй юу? Одоо гэр бүлийнхээ төлөө, хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ л одоо зориулдаг тийм хүн байгаа юм. Хандаа ямар үргэлж тэр болгон хайртай шүү. Одоо гэдэг үгийг ямар тэр болгон хэлээдээ чадахгүй. Тэгээд энэ завшааныг ашиглаад хандаа хязгааргүй хайртай шүү гэдгээ л хэлье да. Ганц хүсэмжийг бол би 2014 онд эмчтэй бол танилцж бүрэн амсчих газар хүүхдээ төрүүлсэн. Анхны хүүхдээ 2014 оны 3 сарын 4-нд яг ганц хүсэмж бол JT-ийн эрхлэгч байсан. Хойд тэгээд бас хагалгаа хийдэг, кейсүр хагалгаа хийдэг. Тэгээд тухайд ганц хүсэмж яг ингээд хагалгаагаа удирдаад хажууд нь тасгийнхын цэнгэлмаа гэдэг их барих юмч байгаад хоёр сувилэгчтэйгээ миний хүүг юу ачсан. Их барьж авч ирсэн. Тэгээд тухайд яг өдөр нөгөө өглөө нэг 10-аас 11 цаг үед байсан баха. Морин цаг л гэж өөрөө хийжсэн. Морин цагт би яг ингээ хагалгаанд ороод бүгдээ аваад яг их барьж авсан гар дээр авсан юм чинь бол ганц хүсэмж. Тэгээд өргөж нэг харуулсан. За ийм мантайсан том цагаан хүүтэй боллоо шүү. Сайхан тгээ гэж хэлээд нөгөө хэллэхээр ингээ угаахаар аваад гэсэн. Тэр үйл явд нүдэнд бүр амар тод санагддаг, харагддаг. Илдэг ч юм уу. Эмч одоо юусаа эмхтэй одоо төрчих жоох хүн болгонтой ч одоо эмчнээс ч аюу сайхан харагдсан шүү дээ. Түүнээс тийч одоо сэтгэл санааны үед бас хэцүү хүмүүс байгаа шүү дээ. Нэг өвдөн, хавдан, зоон яаж төрөхгүйгээ шаналж байхад амар сэтгэлийн минь өргөж өгсөн. Айлтгүй одоо энэ чирээс яг тухайд юм чилжсэн ганц хүсэмжлсэн. За сайхан сайхан байхгүй одоо ингээ нугсан чинь тариа тавьчихсан. Тэгээд одоо чи аюу сайхан бодоод аюу одоо хүүхдтэйгээ ингээд сайхан хүүхдтэйгээ хүсэн хүлээж байгаа хүүхдтэйгээ уулзах чинь тэгээд элдв юм бодохгүй шиг ингээ сэтгэл санаагаа тайван байлгадаараа энэ бол нэг олон минут үргэлжлэхгүй нэг 5-6 минут л болно гэсэн. Яг л нэг яг миний үг авахд нэг 7-8 минут л болно. Тэгэл айгүй амархан үйл явдал үргэлжлэсэн шүү дээ. Нэг хаалгаагаас төрсөн болохоор миний хүүг одоо миний хүүгийн нэг хүн ээж гэх хүүгийн миний эсэм эрүүл инх боож авсан одоо хүрээ амсчих газрын JT эхлэгч их баригч ганц төгс болон цэнгэлмаа амжилт гоё тэр өдөр ингээ ээлжинд гарч ирсэн сувилэгч нарт бол би бол үнэхээр их баярлалаа. Асараа баярлж явах хүчтэй гэж ямар ч ингээд олон нийтийн шүлжээ болон фэйсбүүк дээр тэгээд ингээд инженерийн баяр ямар нэгэн өнгөс тохиол хүүгийнхаа төрсөд өнөөдөр тэр хоёр хүндэд баярлсан талцсан айгуу хэтэрхийдэг. Тэгээд хүүгийн миний хөөс болсон эмчит ганц төгс болон цэнгэлмаа эмч хоёрт бол одоо ажлын амжилт хүсье. Сайн сайхныг намайг нар мантахын оюун гэрэл гэдэг 4 хүүхэдтэй одоо хамгийн анх одоо том охиноо төрүүлэх гээд 2 дугаар төрөхөд очиход одоо ганц төгс гэдэг эмчтэр одоо анх төржсэн. Тэгээд энэс хойш ингээд 12 он, 15 он, 17 он гээд 4 сайхан охин төрүүлэхт минь дөрүүлэнд нь одоо их барьж авч эрүүл сайхан хүүхдүүдээ минь их барьж авч одоо ажил мэргэжилтэй үнэхээр уур чадвартай сайхан сэтгэлтэй эмчтэй одоо маш их талархаж явдаг. Тэгээд ганц төгс эмчтэй цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Яг одоо нэгэнт миний гол зорьсон зорилго энэ сайхан мэргэжлэг эзэмснэх одоо бид бол энэ мэргэжлэрээ л ажиллаа хийж амьдрын шүү дээ. Тэгээд цаашдаа залуу боловсон өчнүүдэд сургаж бэлтгэх мөн бас сургалтын баазаа
одоо ирээдүйд одоо боловсрч байгаа шин төгссөн эмч нараа бэлдэх, хүмүүжүүлэх, мэдлэг боловсролоор нь хангах, төлөвшүүлэхэд бол цаашдаа бол бас өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ зориулаад л ингээд ажиллаад явах байх та. Баяр хүргэе.